Амьдрал хоёр хэсэгт хуваагддаг гэлцдэг. Эхний хагаст нь бид өөрсдийн эрүүл мэндээр зарцуулж эд хөрөнгө олж авдаг. Харин үлдсэн хагаст нь эрүүл мэндэ олж авахын тулд хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Бүтээгч Бурханаас бидэнд өгсөн маш олон эрүүл мэндийн зарчмуудаар 7 дахь өдрийн адвентистууд бид эвээгдснээрээ азтай. Бид өдөр болгон мянган хүний амьдралыг өөрчилдөг эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд, эрүүл хоолны ангиуд гэх мэтийг явуулдаг. Бурхны эрүүл мэндийн хуулийг уншиж сураад эрүүл мэнд болон итгэл найдвар нь шинжлэгдэж байгаа олон мянган үйлчлүүлэгчид бидний найз нөхөд аав ээжийнхээ нүрнээс инээмсэглэл олж харах ямар сайхан гэж бидний ихэнх нь Бурхны хууль бол дасгал хөдөлгөөн, нарны гэрэл, шимт хичээлтэй хоол, амралт, сүнслэг байдал, ус мөн цэвэр агаар гэдгийг яагаад ч юм мэдэж байдаг. Гэсэн ч амьдралын зарлаа төлхийн төлөө ажиллаж байгаа завгүй байдал, өөхөх хүртлээр өдөр хоногийг аргацааж байгаа мэт байдал зэрэг нь эрүүл сонголтыг хойш тавихад хүргэдэг. Таны амьдралын тэнцвэр ямархуу байгаа вэ? Та өөрийнхөө эрүүл мэндэд хангалттай анхаарч чадаж байгаа юу? Паул өөрийн найзуудтайгаа мэндчилдэг шиг бид ч бас таны төлөө ийм залбирч байна. Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буй адил бүх зүйл чинь сайн сайхан эрүүлэнх байгаасаа хэмээн би залбирч байна. Эрүүл мэнд, эд хөрөнгө болон сүнслэг байдлын ямар сайхан тэнцвэртэй байдал вэ? Та Бурханд 11 болон хандив өргөх үедээ тэр мөнгийг олох хүчийг бидэнд өгсөн Бурхан гэдгийг санаарай. Бурхны эрүүл мэндийн зарчмуудын талаар залбирч бодоод түүний алдарт ойртож түүний хуулийг дагахын тулд юу хийж болох талаараа бодоорой. Өнөөдөр итгэмжтэйгээр өргөлөө өргөсөн танд баярлалаа.